Сайн байцгаана. Монголын сонгуугийн мэргэжлийн хэмжээтэй холбооны ээлжид нээлттэй хичээл хөтлөж байна. Хичээл 223. За энэ хичээлээр түүх судалгааны арга зүйг үргэлжлүүлэн олж үзнэ. Холбогдсон ном болон нийгмийн сүлжээнд урдан тавигдсан болов нийтлийн хаягийг энтэй зааж өглөө. За энэ хичээлтэй холбогдуулан урдан нийгмийн сүлжээнд тавигдсан 94-р хичээлийг эргэн санахыг зөвлөж байна. За энэ хичээл дээр корреляцийг тооцохтой холбогдсон 3 сигмагийн дүрмийг тайлбарласан болно. За түүх судалгааны алдааны хязгаарыг тодорхойлоход мөн 3 сигмагийн дүрм ач холбогдолтой байдаг. За энэ хичээлтэй холбогдсон тоо мэдээллийг энэ дээр хөхөнгөөр ялган бичиж өглөө. За үүнд бүгд 8000 эд ангиас бүрдсэн 8 Z ангийг төвөрлөн шалгасан байна. Тэдгүүд 1-р зэргийн эд анги 90% эзэлж байжээ. Хэрвээ сонголт давтагдах бол мөн давтагдахгүй бол 1-р зэргийн эд ангийн эзлэх хувийн жингээ оршин байх хязгаарыг 0.95-45-ын магадлалтай тодорхойлох зорилт тавигдсан байна. За үүнтэй холбогдуулан интеграл магадлалын хүснэгтээс 0.95-45 гэсэн магадлал маань хэдэн итгэх коэффициенттэй болохыг харах шаардлагатай болно. За 0.95-45 гэсэн магадлал нь P2 гэсэн итгэх коэффициенттэй гэдэг нь харагдаж байна. За өмнө үзсэн квадрат дундаж алдааг T дахин өсгөн авч түүрийн алдааны хязгаарыг тодорхойлдог. За энэ T гэдэг нь түүр алдааны хязгаарыг илэрхийлж байгаа магадлалаас хамаарсан итгэх коэффициент байдаг. За энэ дээр энэхүү өгөгдсөн хангалттай мэдээллийг үндэслэн эхний ээлжинд сонголт давтагдах түүрийн алдааны хязгаарыг итгэх коэффициент 2, за өгөгдсөн магадлал 90%, за түүрийн тоо 800-д P коэффициентийн тоон утгыг энэ дээр бичиж, за квадрат дундаж алдааны хязгаарыг тодорхойлсон байна. За энэ дээр бол урд нь одоо бидний авч үзсэн квадрат дундаж алдааны томьёо сонголт давтагдах нөхцөлд ийм байх болно. За энэ дээр энэ квадрат дундаж алдааг 2 дахин өсгөн авч үзэхэд алдааны хязгаар бол хэд байх нь энэ дээр бичигдсэн байна. За үүнийг ашиглан энэ 1-р зэргийн эд ангийн эзлэх 90%-ийг бол тооцоонд авч үзэж 90%-аас алдааны хэмжээг бол одоо хуваараа тодорхойлж хасахад бол 88%, энэ доод хязгаар дээд хязгаар нь 90% дараа бол алдааны хязгаарыг хуваар авч нэмэхэд бол 92/112 буюу алдаа гэдэг маань энэхүү 88.8, 87.8-9-өөс 92.1 гэсэн энэхүү интервалын дотор байх нь бол харагдаж байна. Харин сонголт давтагдахгүй нөхцөлд бол энэхүү квадрат дундаж алдааг бол энэ дараа бол нэмэгдэж байгаа томьёон дахь илэрхийлэл бол
Энэ хэсэг байна. За үүнийг ашиглан мөн л итгэх коэффициентийг 2-оор авч төвөрийн алдааны хязгаарыг тодорхойлоход бол алдааны хязгаар бол арай багасж гарсан нь бол энд харагдаж байна. За итгэх завсар нь ямар хэмжээнд байхыг бол түрүүний нэгэн адилаар за дээр өгсөн нэгдүгээр зэргийн эд ангийн эзлэх хуучин энэхүү алдааны хязгаараар уурвалж энэ дээр тооцоод бол энэ тоо гарсан харин нэмэгдүүлж тооцоод бол 9200-ны 1 болж гарсан байна. Энэхүү хязгаарын дотор бол алдааны хязгаар оршиж байх нь харагдаж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.